Сайн байцгаана уу? Став сургуулийн химийн багш Болормаа байна. Мэргэжлээрээ 12 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хичээлийн жилд 6-аас 12 дугаар ангийн сурагчдаа химийн хичээлийг заавал судлах болон сонгон судлах агуулгаар зааж байна. Ер нь хүүхдүүд химийн хичээлийг ойлгоход хэцүү, хүнд бэрх гэсэн ойлголттой байдаг. Тиймээс хичээлээ заахдаа бидний идэж буй хоол, амьсгалж буй агаар, ууж буй ус гэд бүхий л зүйл химийн бодисоос бүрддэг. Хим бол амьдралын өдөр тутмын бүхий л зүйлийг судалдаг. Хэрэглээний шинжлэх ухаан юм гэсэн ойлголтоос эхэлдэг. 6-аас дугаар ангийн сурагчдаа шинжлэх ухааны суурь мэдлэг ойлголтыг олохоос гадна байгалийн юм сүнслэлийн шалтгааныг химийн хэлээр илэрхийлэх, тайлбарлах, химийн хичээлээр олж авсан мэдлэгээ амьдрал ахуйдаа хэрэглэх чадварыг төлхөө хөгжүүлж, харин ахлах ангийн сурагчдад онлын мэдлэгийг илүү гүнзгийрүүлсэн түвшинд олгож, бодлого одох, бие даан бүтээлчээ сурсах чадруудыг илүү төлхөө хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Химийн шинжлэх ухаан бол ангаах ухаан, инженерчлэл, техник, технологи, үйлдвэрлэл, хүрээлэн буй орчны шинжилгээ, эм зүй, гоо сайхан, хүнс гээд нийгмийн бүхий л эрэлттэй салбарын мэргэжилтнийг бэлтгэх суурь болдгороо онцлогтой юм. Тиймээс сурагчдаа хичээлээ хийсвэр зөвлөл биш, өдөр тутмын амьдрал тохиолдог хэрэглээний дээр тулгуурлан тайлбарлаж, сумиляц, видео бичлэг, гарын дорох материал ашиглан туршилт дадлага ажлыг хичээлээ явуулж үр дүнтэй, хүртээмжтэй заахыг нэмэлцдэг. Мөн хичээлээрээ олимпиад зуралдаан, эзэлтийн ерхий шалгалтанд бэлтгэхээс гадна ахлах ангийн сонгоны хичээлээ сурагчдын судалгаанд суйрлан холимог бүлэг болон анги тус буяр ордгороо даваа талтай юм аа.